Сайн уу? Өнөөдөр бүгдээрээ деконструктизмын талаар ярилцах болно. Деконструктизмыг эдгээр 5 шинжгүүгээр төсөөлхийн аргагүй билээ. Нэгдүгээр асимметр буюу зориуд, тэнцвэргүй болгосон тэг шимгүй байдал. Хоёрдугаарт fragmentation буюу салангат мэт олон жижиг хэсэгт хуваасан байдал. Гуравдугаарт contradiction буюу нэг хэлбэрт эсрэг хөдөлгөөн харуулсан байдал. Дөрөвдүгээрт distortion буюу геометри дүрсийг сунгаж мөрөөлгсөн мэт байдал. Тавдугаарт exposed буюу доторх хийцэн гаднаас харагдах байдлууд юм. Деконструктизмыг илүү гүнзгий ойлгохын тулд бүгдээ модернизм болон постмодернизм орчуулгад харьцуулан үзье л да. Модернизм нь энгийн, цэвэр, рационал бэлэгдэл бөгөөд симметр бүтц бүхий эмх зэгц локуслыг харуулдаг. Бид нар бүгдээ л модернизм орчуулгыг мэднэ шүү дээ. Харин постмодернизм нь модернизмын яг эсрэг гоёл чимэглэл, өнгө, нарийн хэлбэрийг илүү эрхэмлэж, олон янзын хэм маягийг чөлөөтэй хослуулан илэрхийлдэг урсгал юм. Үүнээс дүгнэж үзэх юм бол модернизм нь төгс дөрвөлжин байсан бол постмодернизм нь тэр дөрвөлжинг чимэглэсэн. Харин деконструктизм тэрхүү дөрвөлжин хэсэг болгон салгаад бидний ихэнд дурдсан 5 шинжээр эвлүүлснээрээ ялгардаг. Энэхүү урсгалын үүсэл нь 1988 оны Нью-Йорк хотын орчин үеийн урлагийн музейд орчин үеийн архитекторыг Америкийн нэгдсэн улсад түгээхэд чухал ураг гүйцэтгсэн алтарт архитектор Филипп Джонсон, мөн архитекторын онолж, судлаач профессор Марк Викли нарын хамтран зохион байгуулсан деконструктивист архитектор нэртэй томоохон үзэсгэлэнгээс эхэлсэн. Марк Викли хэлэхдээ деконструкц нь уламжлалт ойлголтууд бол зохицол, нэгдэл, тогтвортой байдлыг сорьж барилгыг өөр өнцгөөс харж дотоод зөрчил дутагдлыг илрүүлдэг гэж хэлсэн байдаг. Тэрээр деконструктив архитекторууд барилгыг эвддэг биш, харин түүний дотоод асуудлыг олж харан шинэ өнцгөөс харах боломжийг бүрдүүлдэг гэж онцлсан байдаг. Тус үзэсгэлэнд Франк Гери, Рим Кулхас, Wolf Briggs, Peter Simon, Daniel Libeskind, Bernard Schumann мөн Zaha Hadid гэх 7 архитекторын бүтээлийг ижил төрлийн арга барил, хэм маягийг харуулж байна гэж нэгтгэн танилцуулсан байдаг. Франк Гери нь Канад гаралтай Америкийн нэрт орчин үеийн архитектор бөгөөд түүний бүтээлүүд нь тусгай, эргүүлэг хэлбэрүүд, олон талт дизайныг онцолдог. Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь Испаний Билбао хотод байрлах Гунгхеми музей юм. Рим Кулхас Нидерландын алдартай архитектор ба орчин үеийн архитекторын онол урбанистик дизайныг хослуулан бүтээлүүдээ гаргадаг. Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь Нидерландын Роттердам хотод байрлах Кунсталь юм. Zaha Hadid Ирак гаралтай Британи архитектор бөгөөд урсгал, хэлбэр, футурист загвараараа дэлхийд алдартай байдаг. Тэрээр архитектурын салбарын хамгийн нэр үнэтэй шагналын нэг болох Брискерийн архитектурын шагналыг бүрдсэн анхны эмэгтэй архитектор юм. Wolf Briggs Германы архитектор ба түүний бүтээлүүд нь уламжлалт архитектурыг эвдэж асимметрик, динамик хэлбэрийг илүү ашиглан орон зайг шинээр төсөөлөхийг зорддог. Peter Simon Америкийн архитектор ба хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь Берлинд байрлах Холокостын туршлагын газар бөгөөд энэ нь түүх болон орон зайн философийг илэрхийлдэг. Daniel Libeskind Польш гаралтай Америкийн архитектор бөгөөд түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь Берлиний Холокостод үүрэгдсэн еврейчүүдийн музей юм. Bernard Schumann Францын архитектор бөгөөд орон зай, хөдөлгөөн, хугацаа зэрэг ойлголтуудыг архитекторт нэвтрүүлсэн. Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь Парис дахь La Villette парк юм. Эдгээр архитекторудаас Zaha Hadid-ыг онцлог авч үзье л та. Zaha Hadid 1977 онд буюу 27 настайдаа архитектурын сургуулиуд төгсөж олон улсын тэзээнүүдэд дараалан төрүүлж эхэлсэн ч түүний удаан хугацаанд нэг ч төсөл нь баригдаагүй байсан тул цаасан архитектор хэмээн хувьчилдаг болсон байна. Салбарынхан түүнийг хамгийн гайхалтай уран сэтгэмж хэв маягтайч барилга нь бодит бош хэрэгждэггүй төслүүдээр алдартай гэж үзсэн байдаг. Гэвч 43 наснд нь Vitro Fire Station баригдсанаар түүний радикал деконструктивист хэлбэрүүд анх удаа бодит орон зай дээр хэрэгжиж дэлхийн нийт түүнийг шинэ үеийн чадварлаг архитектор хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Vitro Fire Station нь уламжлалт геометри хэлбэрээс бүрэн татгалзсан тасралтгүй хөдөлгөөнтэй мэт мэдрэмж төрүүлэхүйц бүтцтэй. Хурц онцөг, суналттай автгай, чиглэл өөрчлөгдсөн орон зайд галын станцын функционал хөдөлгөөний логотой уялдаж барилга нь өөрөө хөдөлгөөнд хүлцэн юм шиг харагддаг. Их бетон гадаргуу, минимал өнгө, цэвэр геометри нь гоёл чимэглэлээс зориуд татгалзсан деконструктивист хэлбэрийг тодруулдаг. Түүнийг өөр мөрийн хатан хаан гэдэг.
Энэ нь технологийн хөгжил, ялангуяа нисэх онгоцны уян зөөлөн номорсон хэлбэрийг тооцоолдог CATIA гэх програм архитектурт нэвтэрснээр хэлбэр, хэв маягийн өөрчлөгдсөнтэй холбоотой. Хэрвээ өмнө нь түүний хурц хэв маяг тасархай, задралын шинжтэй байсан бол дараагийн шатанд тэрээр илүү урсгалтай, зөөлөн, органик хэлбэрүүд рүү шилжсэн. Түүний хамгийн том жишээ нь Азербайджаны Баку хотод байрлах Хидара Ливийн центр юм. Энэхүү барилга нь түүний өмнөх хэм маягаас илүү нэгэн тасралтгүй урсгал мэт шийдэлтэй. Барилгын гадна тал нь газар, хан, дээвэр гэсэн уламжлалт заагийг бүрэн өгөөсгөж нэгэн уян хатан арьс мэт үргэлжлэдэг. Ингэснээр барилга нь хатуу бүтэц биш, харин хөдөлгөөнтэй амьд организм шиг орон зай болж хувирдаг. Дотор орон зай ч гэсэн мөн адил логиктэй. Хүнийг илүү чиглүүлсэн урсгал, зөөлөн шилжилтүүд, тасралтгүй үргэлжлэх мөрийн шуумууд архитектурыг зөвхөн харагдах зүйл биш, харин мэдрэгдэх туршлага олдог гэж үздэг. Энэ барилгаас гадна бидний мэдэх Лондоны усан спортын төв, Гуанчжоуны Дюрийн театр, 21-р зууны урлагийн үндэсний музей гэх барилгууд нь түүнийг мөрийн хатан хаан хэмээх хамтар төрсөн байжээ. Цэцэн дугнах юм бол деконструктивизм нь архитектурын уламжлалт хэм маяг, тэгш хэм, бүтэц ойлголтыг эвдэж, орон зайг илүү чөлөөтэй динамик байдлаар илэрхийлсэн шинэ урсгал юм. Энэ урсгал нь барилгыг зөвхөн ашиглалтын объект бус, харин хүний мэдрэмж, хөдөлгөөн, төсөөлөлтэй холбогдсон урлагийн бүтээл гэж үздэг-ээрээ онцлогтой. Деконструктивизмын бүтээлүүдэд урт өнцөг, утасын хэлбэр, урсгал шугам, ердийн бус зохиомжт авангаасан байдаг бөгөөд хүмүүсийн орон зайг хүлээж авах уламжлалт толботыг өөрчилсөн. Ялангуяа Заха Хадидын бүтээлүүд энэ үзэл санааг илүүгээр тодор харуулдаг. Зөвхөн харагдах байдал бус таатай мэдрэмж төрүүлж орон зайг бий болгож өгдөг. Иймээс деконструктивизм нь архитектурын түүхэнд шин сэтгэлгээ, шин хэлбэрийг бий болгосон чухал урсгал бөгөөд орчин үеийн архитектурын хөгжилд хүчтэй нөлөө үзүүлсэн хэвээр байгаа билээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.